Доктор нэвтрүүлэгтэйгээ хамтаага үзэгч танд өдрийн мэндийг хүргэе. Бидний нэвтрүүлэг улсын 3 дугаар төв эмнэлгээс та бүхэндээ хүрж байна. За дэлхийн харвалттай тэмцэх өдрийг тохиолдуулан энэ сарын 10 дугаар сарын 29-нд тохиож байгаатай холбогдуулан бид доктор нэвтрүүлгээ бэлтгэж та бүхэндээ хүргэж байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид улсын 3 дугаар төв эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Жанчвин Жавзан болгор мэрэгчлэлтийн гавьж оролцуулж байгаа. Танд өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Бидний ярилцах сэдэв бол амьдралын зөв дадал нь харвалтын эрсдлээс сэргийлэх боломжтой хэсэг талаар ярилцуулна үзэгчтэй. За ингээд хоёулаа ярилцах сэдэв байгаарай тийм үү? За тийм. Амьдралын ер нь зөв дадал хэвшил гэж чухам юуг хэлээд байгаа юм болов? Амьдралын зөв хэв дадал хэв маягч одоо амьдралын зөв хэв маяг эдэр гэж одоо мэрэгжлийн хэллэгт бас ярьдаг. Гэтэ маш энгийн. Энэ хүн болгон өдөр тутамдаа амьдралынхаа одоо өглөөнөөс аваад ороо унд хүртлээл одоо тэр хүний зөв зан үйлийг л хэлээд байгаа юм. Одоо хооллолт тийм ээ унд үгүй ядаж одоо нойр бүтэн авах хэдэн цагт босоод хэдэн цагт унддгийн тийм ээ. За одоо юу идэж уудгийн, за өглөөний цай ууд юм уу үгүй юм уу. Бүхий л одоо өдрийн хүний л одоо амьдралын хэв маяг нь хэр зөв яваад байгаа мó буруу яваад байгаа. Зөв явбал энэ хүн яг амьдралынхаа зөв дадалтай яваад байна. Энэ маань яг нь бид нар яриад байдаг янз бүрийн өвчлөлт хүргэх одоо суур одоо болоод байдаг анхдагч эрсдэл гэдэг юм бий болгоод байдаг. Тийм учраас бид нар маш энгийн хүмүүс болохоор нэг актер мэрэгжлийн хүнд хэллэгээр яхаар хүмүүсээс ойлгодгүй л дээ. Тэгэхээр та өдөр тутамдаа өглөө одоо өдрийнхөө нойрыг бүтэн авч гин үү тийм ээ өглөөнийхөө цай ундыг ууж гин үү хүүхэд багчууд өндөр насныхаа хоолыг яг нас хүүстэй тухайн тэр онцгтон тохирсон хэмжээнд одоо хоолож ундалж эрүүл ах уу за амьдрах орчин тийм ээ уух ус одоо агаар одоо амьсгалах агаар нь одоо үнэхээр одоо тухайн одоо хүний одоо эрүүл амьдралын хэм маяг эрүүл сайхан амьдрахт нь одоо энэ хүчин зүйлээс бүгд одоо эргээр нөлөөлж гин үү гэдэг л их чухал асуудал байгаа. Уул нь бол хингийн одоо энгийн зүйл. Хамгийн гол нь харамсалтай нь бид нар өдөр тутамдаа одоо бид нар хоолтынхаа юунд анхаарч байна хоол ер нь хүний хоногийн хоолт гэдэг чинь зөв зөвхөстэй хоолт гэж юу хэлээд байгаа юм те хүний одоо амрах цаг заавал яагаад бид нар тоотой байдیں۔ Те заавал яагаад хүүхдүүдийг ороо 9 цагаас 10-аас сэтрүүлэхгүй туулах хэрэгтэй гэдэг байгаа. Яагаад заавал тогтмол цагт удаад хангалттай нойроо аав гэдэг байгаа. Яагаад тэр өөр бухимдлыг бид нар эргээр те өөртөө ашигтайгаа тэрийг тайлж чаддаг байх хэрэгтэй гэдэг байгаа. Яагаад заавал бид нарыг хөдөлгөөнтэй бай гэдэг байгаа. Яагаад заавал бид нарт дасгал хөдөлгөөн гэдэг юм хэрэгтэй болоод байгаа. Эдгээр чинь бүгдээрээ бидний амьдралын одоо зөв одоо өдөр тутмын амьдралын одоо зөв одоо хэвшил маань алдагдаад байгаа учраас бид нар тэрийг яг гоо залруулах хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр яагаад бас би түрүү ярьлаа анхдагч эрсдэл байгаад байна. Энэ анхдагч эрсдэл гэдэг дээр юу ороод байна гэхээр ерөөсөө бид нар одоо юу яаж байгаа тийм ээ одоо хүмүүсийн одоо байх ёстой жин хэвийн биш болчлоо. За жингийн илүүдэлтэй таралтай хүмүүсийн тоо их болчлоо. За ямар нэгэн одоо суур өвчнөд байгаа эсгээ мэдхгүй яваад байна тий. Нөгөө жилдээ ч юм уу одоо бид нар нэг эрүүл мэндийн одоо үлдсэн сэргийлэх үзлэгт хүмүүсийг орж байгаараа энэ маань яг хүн өөрийнхөө эрүүл мэнд ямар байдалтай явж байгаа тэрийг бас мэддэг байх хэрэгтэй. За би миний биеийн одоо ямар юм болж байна, ямар юм болохгүй байна. За нас хүүсэндээ одоо эрүүл байна уу, үгүй байна уу? За хэрвээ эрүүл бус байгаа юм бол би яах вэ? Нөгөө анхдагч эрсдлийн засах одоо юугаа өргөдүүрийн эмнэлэг дээр очиж эмчтэй үзүүлж штэ. Үзүүлэнгүй ч үгүй ядаж одоо хүүхдийг нөгөө жоохон багт нь жинлээл хиллээл одоо яг энэ одоо сар юунда бол жин болон хооллолт эрүүл арьс одоо бүх юм нь одоо хэвийн эрүүл байна гэдэг шиг одоо насанд хүрсэн буюу сургуулийн хүүхдүүдээс одоо бага насны хүүхдүүдээс авахгүйлаад өвгдөөс хүртэл маань эдгээр заавал байх хэрэгтэй. Тэр хүүхний эрүүл мэндийн одоо эрүүл гэсэн тэр үнэлгээ бол заавал хийгдэх хэрэгтэй байдаг. Тийм учраас би өдөр тутамдаа ариулны одоо өдөр тутамдаа таны амьдралын хэм маяг чинь зөв яваад байна уу? Эсвэл буруу одоо хэм маяг руу орчих гээд байна. Буруу хэм маягт нь юу одоо нөлөөлөд байгаа юм бэ гэхээр саяны миний дурдаад байсан хооллолт. Тэ одоо үнэхээр тэр хоногийн хоолныхаа зохистой хэмжээг би хоолж чадчихна уугүй юу? Тэрийг ямар шалгуур хүн ер нь өөртөө яаж дүгнэх хэрэгтэй вэ? Хооллолт гэхээр бид нар одоо илчлэг ихтэй тий
Тийм. Гэхдээ хоолыг сонгоод байгаа. Гэхдээ бас буруугаа сонгоод илүү бид мэддэггүй шүү дээ яг үнэндээ бол. Тэгэхээр энэ дээр бас Юунд нэг айхтар хүндрүүлж бодоод ирэхгүй. Нэг ингээд нийлчлэг бодоол тий өдөр тутамдаа одоо яаж одоо сонгох хэвээр ингээд ерөөсөө энэ дээр өглөөний цанаас л эхлэх хэрэгтэй. Тий. Өглөө хүн чинь өглөөний цайгаа ууж гэнэ үү? Одоо би ажилдаа гарахдаа өглөөний цайгаа ууж гэнэ үү? Хүүхдмээ сургууль цэцэрлэгтээ явахдаа цайгаа уулгаж гаргаж гэнэ үү? Өндөр настанд маань өглөөний цай унд нь хэдэн цагт одоо халуун бүлгийн цай ундын ямар юмар бэлдэж өгөх үү? Тэгээ энэ дээр аюу энгийн ойлголт. Тэгэхээр заавал тэр хүн бол өдөрт бол хүн бол мэдээж заавал одоо агаараар амьсгал нь хоол идэн тийм ээ тэгжээж бидний эд эсүүд тижээгдэж эрүүл одоо сайхан амьдрна. Гуравдугаарт нь одоо тэр энэ дээр нэмээд нөө идэвхтэй хөдөлгөөн гэдэг юм бас орж ирнэ. Тэгэхээр бид нар сайн нөө хоолт ярьж байгаа учраас хоолт дээр эхлэх гүцэгээд ярьсан зүг баг тий. Тэгэхээр өглөөний цай уусна уугүй юу гэдгээс л эхэлнэ. Одоо хамгийн юу нь болохоор бид нар ерөнхийдөө 100% гэж үзье л да хэрвээ хувлаад үзэх юм бол тий өдөрт одоо хоногтой хүн 100% одоо хооллыг гэж бодоход өглөө бол 25% гэл өглөөний цайн дээр авах жишээ. 25%. 25% 100%-аас тийм ээ өдрийн хоолндоо 35%, орон хоолндоо 25 гэхээр цаана 10 орчим үлднэ дээ. Тэр чинь бид нар баг өд юу их өдөд цай хоорондын завсар заавал бид нар нэг хөнгөн юм идэх хэрэгтэй. Эсвэл сайхан цай уух ч юм уу тий энэ зүйлийг хэрэглээд байгаа хилээд байгаа. Бид нар яг зөвөр өдөр болгон одоо тэр энэ амьдралын хоолтын тэгж аяг маань өөрчлөгдөөд нийгмийн хурцтай хөгжөөд ирэнгүүт одоо завгүй болчдаг эсвэл одоо нэг өдөр тутмынхаа ажил амьдралын цагийн хуваарлт гэдэг юм маань алдагтаад эхэлсэн байдаг. Яг энийгээ барихгүй болохоор хүн ер нь ядарчдаг хоолоо бүрэн авахгүй тохиолдол хүн заавал ядардаг. Энэ ядарснасаа гадна нөгөө тэр энэ засааж явах хоолт чинь буруу болоод ирэнгүүт чинь бас яг нөгөө өөр завсрын янз бүрийн эрсдлүүд гарах янз бүрийн нөгөө өвчнээ суур болох тал дээр бас суур болоо явж хоолтоос шалтгаалж байна. За одоо унталт одоо бид нар ганцхан хоолтоос шалтгаална гэж ярихад бас өрөөсгөө л дээ. Одоо сая би ярьсан нөгөө хооллол байна, хөдөлгөөн байна тийм ээ. За дээр нь нэмээд одоо бидний нөгөө амралт одоо ажил амралтынхаа чөлөө цагийг хэр одоо зөв зохицуулж чадж байна. Ажилдаа эсвэл дарагдаад цай ундаа уухгүй өнгөрүүлжтэй. Эсвэл ажилдаа дарагдаад бүхэл бүтэн одоо хөдөлж байгаа хүний нөгөө хөдөлж явах хэвээр хүн чинь хөдөлгөөнгөө нэг кивийн одоо хөдөлгөөнтэйгээр удаан цагаар суучдаг. Энд чинь яг нэг хөшөлт өгн булчингийн одоо хатан гэршүүлтүүдийг одоо тий жижиг булчингаас өсвөлээд одоо том булчингийн юм хатан гэршүүлт буюу одоо юу гэдэг булчин сулрах тэр одоо зүйлийг бий болгоод явж байгаа. Хүмүүс нуруу их хөвдлөө гэж ярьдаг. Нуруу хөвдөн тий. Баян одоо бид нар чинь нөгөө том уюудыг холбогч идэж байна. Жижиг одоо булчин шүрмсийг заавал одоо хөдөлгөөнөөр дэмжиж явах хэрэгтэй. Хүн хөдөлж ижил одоо биеийн хүний биеийн одоо бодисэл зээрчмтэй явагдана тийм ээ. Одоо хөл гар дараад байдаг хүмүүс чи явахгүй ингээд суугаад тахаар бүр даардаг шээ. Яг тэр чинь бодисэл зэ гэдэг юм чи хүнийг ерөөсөө тэр хоолт хичээлээр дэмжигдээд хөдөлгөөнөөр улам дижигдээд ингэж авч явах юм зүйлүүд байдаг. Бид нар энийг их энгийн мөртлөө ойлгож чадахгүй яваад байдаг нэг харамсалтай зүйлтэй. За тэг бүр цаашаа нарийн ярих юм бол хоолтон дээр одоо бид нар яагаад энэ харуулт зүрх судасны өвчлөл харуултын одоо анхдагч эрсдлүүд гээд байгаа зүйлд нь яагаад энэ амьдралын хэм маяг тий өдөр тутмын одоо буруу хэм маягаас үүдэлтэй байгаад байна гэдэг асуудал гарч ирж байгаас. Тэгэхээр бид нар нөгөө хоолтон дээр их анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь ерөөсөө тэр хөдөлгөөнийхөө одоо суугаа ялангуяа офисын суугаа ажилтаа хүмүүс эсвэл дан суугаа эсвэл босон ажилтаа хүмүүс дандаа зогсоогоорой. Тэгэхээр дандаа нөгөө суух босох хөдөлгөөний одоо тэр зохицол гэж яриад байдаг тэр ерөөсөө алдагдсан байдаг. Тийм учраас бид нөгөө явандаа хөдөлгөөний дутагдлалд орчдөг. Тэрийг ерөөсөө мэддэггүй. Магадгүй энэ тал дээр мэрэгжлийн бас ажлын онцлог байдалч бас нөлөөлдөхийг үгүйсэхгүй. Тэгээс дандаа суугаа ажилтай операторын ажил хийдэг хүмүүс байна. Банк суугаа ажилтай одоо өөр бусад ажлууд нь шүү дээ офисын ажлууд эдэр. Тэгэхээр заавал яагаад ажлын байрандах дасгал хөдөлгөөн гэдэг юм гарч ирээд байгаа. Тэр суугаа байдлыг чинь одоо тэр булчиг биеийн чилээ гаргах те хөдөлгөөнийг одоо үе мөчтийг одоо булчингуудыг одоо ажилуулах те сэргээх за одоо хөссөн тэр цээж нурууг тинээлгэх энэ одоо хөдөлгөөнүүд чинь чухал хэрэгцээтэй байдаг учраас бид нар ажлын байрандах дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг заавал 5-10 минут дотор өөрсдийнхээ одоо боломжит одоо цагаар өөртөө цаг гаргаад заавал хийж авах хэрэгтэй. Ер нь хүн суугаараа 2 цагаас илүү суухад бүр хэцүү.
Тэгэхээр зарим одоо суугаад ажилладаг хүмүүс бүр хөдөлгөөнгөө 5-6 цаг тий түүнээс дэш ажиллаж байна тий. Тэгэхээр заавал тэр завсар нь бол заавал тэр хөдөлгөөн засгалыг бол заавал хийж байгаа хэрэгтэй. Бас нойр хөдлөн тал дээр. Нойр хөдлөлт чинь маш чухал. Тэгээ ялангуяа нойрны цагийг чи одоо унтах нойрсох цаг хүртэл хэмжээтэй яддаг шүү дээ тий. Насанд хүрсэн хүмүүс бол 11 цагаас хойш бол унтахгүй. Уу сэрүүн байхад димээ тий. Нойрон дутуу дандаа авдаг. Тэгээ бас хүмүүс бас мэдчихээ одоо мелатонин гэдэг үний яг унтах нойронд ялгардаг. Тэр одоо бодис бай тий. Даавар бодис бай. Тэр чинь ерөөсө хүнийг сайхан амруулах, нам унтуулах, одоо өдрийн ачааллыг яах вэ? Одоо ядаргааг унтаж тайлдаг байхгүй. Хоолоороо тайлдаг, унтаж тайлна, хөдөлгөөн дасгалаар биеийн чилээ гаргаж тайлна. Энэ олон зүйлүүдийг чинь бид нэр өөрсдөө эзэмшиж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байхгүй бол явандаа энэ жижиг юм шиг харагдаж энэ өдөр тутмын буруу хэршлүүд маань яах вэ? Өвчлөлийг одоо их өсрэг тавиад өгчдөг. Яагаад би энэ төр энийг холбож яриад байгаа юм бэ гэхээр ерөөсөө жингийн илүүдэл байна. За дээр нэмээд арх тамхины янз бүрийн бас хорцоршууд нөлөөлнө л дөө арх тамхины хэрэглээ. Одоо дээр нэмээд хөлгөөний хомсдол байна. Буруу зүй зохисгүй хоолт байна тий. Энэ бүгд маань нэлээд энэ хүний анхдагч одоо тэр өвчин эмгэг тусах тэр эслүүдийг бий болгоод завсрын өвчин зүйлүүд гэж яриад байдаг. Одоо тэрцсний даралт эксчрижэн гэдэг энэ өвчнүүдээр дамжраад нөгөө өвчний суур өвчний эхлээд болоо явчихдаг. Харамсалтай. Тэгэхээр дадал гэдэг бол яг ийм одоо би эрүүл одоо өдөр тутамдаа би амьдралынхаа зөв дадалтай одоо болохын тулд заавал хөвшүүлэх, биелүүлэх хэрэгтэй. Заавал тэрийгэ биелүүлж хийжээж хөвшдөг, даддаг. Дадал гэдэг чинь маш олон удаагийн давталтаар ухамсартаар өөрөө хувь хүн өөрийн ухамсар байгаа. Тэгэхээр энэ дэр эрүүл мэнд гэдэг бол ерөөсөө хувь хүнээс маш их шалтгаалдаг зүйл. Угүй ядаж энтэй холбоотойгоор би одоо нөгөө эрүүл мэндийн үржин сэргийлэх үзлэг гэж сүүлийн үед бас их ярьж байгаа. Хүмүүс бас нөгөө үржин сэргийлэх үзлэг ер нь би энэ насандаа энэ нас хүүсэндээ би эрүүл байгаа юм уу юм. За ямар нэгэн одоо эрсдэлтэй зүйл ахын бол анхан шатныхаа өрхийн эмнэлэг дүүргийн эмнэлгүүдээс л ерөөсөө энэ юу ч нэхлээ шүү дээ. Одоо анхдагч нэрслүүдээ өөрөө мэдээ тэрүүн дээрээ эмчи зөвлөгөөнүүд аваа явчихна. Үгүй одоо туга хувь хүний эрүүл мэндийн боловсрол нь өөрөө дээшлээ явчихдаг. Би ч нэг энэ насанд ийм за ер нь би ер нь жингийн илүүдэлтэй байгаа юм байна. Миний өндөр чи одоо 160 см. Тэгвэл би 160-160-аар үржүүлээд өөрийнхөө биеийн жингээ өөрөө хэмжээл биеийн жиндээ хуваачаар миний нөгөө биеийн жингийн индекс гэдэг юм чинь гараад ирэх юм байна. Биеийн жингийн индекс гэдэг чинь тухайн тэр хүний яг би яг энэ насанд яг хэвэн байна уу юу гэдэг тэр хэмжигдэх хүн байхгүй. Одоо тэр тогтмол биеийн жингийн индекс гэдэг чинь өөрөө тийм одоо энэ насанд бол би энэ ямар биеийн жингийн индекс гэдэг чинь өөрөө одоо би сая ярьлаа 160 см-тэй хүн 160 см-ээр өндрөө үржүүлээд биеийн одоо жиндээ хуваагаад гаргадаг тоо индекс. Тэргээр яг 25-аас доош байх юм бол тэр 20-аас 25-ын 24.9-ийн хооронд бол энэ хүн бол хэвийн үзэлтэй байна гэж үздэг. Яг 18-аас доош өдр бол бас хит дураалтай өдр болчих юм бол хит дураалтай хүмүүс бол бас хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Юунаас болж ийм тураад байгаа гэдэг шалтгаанаа бас олох хэрэгтэй. Өвчний улмаас юм уу эсвэл хоолны одоо шимт хижээл алдагдсанаас болоод байгаа юм уу? Эсвэл одоо амралт ажил хөдөлмөрийн одоо зохицуулалтаа зөв хийгээгүйгээс ундах нойргүй яваад байгаа нь ямар зүйлээс шалтгаалаад би ийм байдал хүрээд байна гэдэг тэр шалтгааныг заавал тодорхойлох хэрэгтэй. Тэгжээж бид нар яг энэ өдөр тутмынхаа амьдралын хэв маягийг одоо заснаар би хувь хүн өөрөө эрүүл байх, өөрийнхөө амьдралын одоо насыг одоо уртасгах, улам одоо өөртөө анхаарал халамж тавьж энэ анхаарал халамж тавьсан энэ одоо мэдлэгчин хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг одоо хамгаалтахад аюу тустай, маш их тустай. Ирээд хоёулаа харгалтын тал руу орвол та тийм ээ. Амьдралын зөв дадал нь ер нь одоо харгалт үүсгэхээс яаж сэргийлдэг. Тэгэхээр бид нар одоо таны хэлсэн сая жишээнүүдээр зөв дадалтай явах юм бол бас тархинаар бол бүрдэх боломжтой гэсэн. Боломжтой. Яг зөвөр эсвэл өөр зүйлээс шалтгаалждаг бас тохиолдол байд юм болов уу?
Ер нь одоо харгалт шигдээс зүрх судасны зүрхний шигдээс харгалт гэж одоо яриад байдаг те гинт ингээ болцсон юм шиг хүмүүс ойлгодог байдаг шүү дээ. Гинтхэн л харвчж гинэ гэж. Гэтэ энэ гинт харгалт гэдэг юм байхгүй ч ямар нэгэн улбаа байгаа тийм ээ. Тэрүүнд маань нөгөө амьдралын зөв буруу хэм маяг чинь суурилчаад байгаа байхгүй. За энэ дэр яг харгалт дээр хамгийн их гол нөлөөлөх хүчин зүйл гэх юм уу тэр том эрсдэл гэдэг нь үсгийн даралт ихсэлт гэдэг зүйл яваад байдаг. Одоо манай ихэнх хүмүүс даралт үсний өндөр даралттай гэдгийг мэдэхгүй яваад байдаг. Толгооны даралтаас болж дуусны тийш одоо үсний даралт өндөртэй яваад байгаа мэдтгүү. Би ер нь ямар даралттай юм бэ гэдэг. Миний одоо хүний эрүүл хүний тогтмол даралт бол одоо нэг 120 80-тай байх хэвээр. Минийх ер нь ямар юм? Эсвэл одоо нэг бага даралтаа тогтцсон 90-60-тай юм уу? Эсвэл одоо 110-70-тай юм уу? Эсвэл 80-120-тай юм уу тий? Ер нь 120-80-аас доош бол хэвийн гэж үзэж байгаа тийм ээ. Ер нь хэвийн даралт үзчих хэрэгтэй байна. Яг зөвөр нөгөө хувь хүн болгоо ерөөсөө хүний үндсэн одоо эрүүл хүний хэвийн даралт хэд хэд юм бэ гэдэг мэдчих хэвээр. Хэрвээ эмчид үзүүлээд би тэрүүн дээр бас шалтгаан ба. За би хэд тархалалтай, янз бүрийн одоо нөгөө гадуур хоолт ихтэй тий бас одоо янз бүрийн одоо нэмэгдэл хоол гэх юм одоо гадуур хоолт ихтэй давс өг тосны хэмжээ ихтэй хоолдог одоо тийм дур сонирхолтой тийм хоолтой хүмүүс байдаг шүү дээ. Ерөөсөө ийм өтгөн их тийм концентрац өндөртэй хоол хүнс хэргэлдэг тийм хүмүүс байдаг. Тэр маань эргээд нөх хоолтын буруу хоолт болоод даамжраад яваад байдаг. Тэгээ энэс бас улбаатай байж болно. За гэтэл бид нөгөө дасны хэрэглээ их өндөртэй гэдээ бас давсаас нөлөөлөл. Магадгүй тэр хүн нэг удаа одоо юу гэдэг эрүүл мэндийн өршин сэргийлэгт үзүүлээд тухайн хүний даралт өндөр бай гэж бодъё л да. Гэтэл тэр хүн би даралт өндөртэй гэдгийг мэдээгүй явж байна. Гэтэл тэр өршин сэргийлэг үзүүлэлт орсноор нөгөө хүний даралт хэмжээ би жоохон өндөр яваад байгаа юм байна. Гэт тэр шалтгааныг эхлээд олно. Эсвэл би яард сандарснаас болсон уу? Эсвэл би ямар нэгэн айд сандарснаас болоод одоо энэ даралт өндөртэй очроо. Эсвэл зүгээр одоо цагаан халаадны айдсын даралт эдэр гэж үздэг л яг одоо эмч харахаар нөгөө сандраа даралт нь зүрхэн цоглоодчихын одоо өндөр даралтай юм шиг гарчдаг. Ихтэй даралтыг үүсгэхэд хүртэл өөр. Одоо эмч бол яарсан сандарсан хүмүүсийн амьсгаатай хүний даралтыг бол одоо өөрөө ингээд зүгээр орж ирээд айцтай байгаа хүний даралтыг бол эмчнэр бол шууд мэддэг. Та жоохон тайвширч байгаа. Тэгээд дартаа үзүүлээрэ гэд амьсгаагаан дарж агаад. Эсвэл яар сандраад явсан хүмүүсийг бол заавал амьсгаагийн даруулж 50 байдалд орсны дараа даралтыг одоо 2 удаа хэмжиж, 2-оос 3 удаа хэмжиж тэрний дунджаар нь тухайн хүний тэр даралтыг бас гаргаж ирдэг. Тийм болохоор энэ даралт ихсэлт чинь нууцаар явж байгаад одоо гинтхэн одоо өөр бусад хүчин зүйлүүд нөлөөлнөдөө одоо нэг тамхи таталт байна тий хурц зуршуулдууд байна. Одоо архи тамхины хэрэглээч гэсэндээ бас ялангуяа зохистой хэрэглээ гэдэг дээр бол зүгээр архитар согтууруулах хундааны зүйлсийг одоо дарс өдр ПВ дээр орно шүү дээ. Зохистой хэмжээгээр авч байгаа тохиолдол болно гэж үздэг. Тамхи дээр бол зохистой хэрэглээ гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө сны даралт одоо харгалтаар өвдөж байгаа ч гэсэн одоо зүрхний шигдээс ч гэсэн хамгийн гол одоо бие даасан эрсдэл нь бол тамхи таталт гэж үздэг шүү дээ. Тамхи татдаг хүмүүсийг хэлдэг. Тэгэхээр бид нар ерөөсөө залуучуудыг ч гэсэн хүүхэд байхаас нь тэр аав ээж тэр хүүхдэд хүмүүжлийг бол тамхи татна гэдэг бол өөрөөр тийм одоо эрүүл мэндэд өчүүлж байгаа хамгийн том эрсдэл гэж ойлгуулж одоо ойлгох хэрэгтэй л дээ. Ойлгуулж явах одоо ерөөсөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд л одоо тамхи бол бие тортой гэдээ гарч байна. Уушгийг одоо хэцүү байдал. Ер нь ганцхан тэр хувь хүн өөртөө тэр тамхинаас болж одоо тамхины хор хөнөөл шалтгаалхаасаа гадна тэр одоо орчинд байгаа хамт байж байгаа хүмүүстэй бас тэр тамхины хор нөлөөч нөлөөлдөг. Тийм актер одоо биеийн даасан тийм одоо эрсдэл болж явдаг штэ. Тэгэхээр бид нар бас хүүхэд залуучуудыг яхаа зөв хүнд гоё харагдах гад их гоё тамхи одоо ингээд татаад их ганган гоё дэгжин харагдаад байгаа юм шиг болж тий тэрийг одоо тэр тамхи таталтыг их гоё юм шиг харагдаж зөвхөн хүүхдүүд чинь нөгөө тийм өсвөр насндаа их зүгээр ингээд нөгөө санамсаргүйгээр одоо тийм цаад нөгөө нарийн одоо сайн муу талын сайн ухгүйгээр ингээд ойлгоод даган дуурайчдаг тийм тал байдаг л да. Энэ дээрээс бас их тамхинд орчоод гарч чаддаггүй. Та одоо жишээлбэл тамхины төвчлөө одоо 400 гаруй нэг төрлийн хорт бодис агуулдаг. За тэгээ тэр нөгөө хорт бодис чи явандаа хүнийг одоо хүний эрүүл мэндэд дандаа тийм сайнар нөлөөлөхгүй шүү дээ. Тэгээд нөгөө нэг удаа татна, 2 удаа татна нөгөө таталтын хэмжээ ихсэн, тэрүүндээ хордоо донтоод эхэлдэг. Энэ донтолтоос гарч чадахгүй болчдаг.
ийм аюултай байдаг учраас энэ тамхи хүртэл одоо цусны даралт ихсэлт юм уу юу бас нөлөөлдөг байна шүү дээ. За яагаад тэр тэгвэл хоолд нөлөөлөд байгаа юм те нөгөө түрүү би бас яллаа нөгөө өөх тосны хэрэглээ өндөр гэдэг. Бүр нарийнаар бид нөгөө цусны одоо өөх тосны одоо хэмжээ одоо эмчид одоо бид нар үзүүлэхэд за та даралт жоохон юутай байна. Эхнээд бол шууд нөгөө цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр энэ цусан дахь өөх тосны хэмжээ чинь гарч ирж штэ. Тэрийг заавал лабораторийн шинжилгээгээр гарч ирдэг. Тэрнээс ч бид нар бол одоо хараад мэдэхгүй штэ. Магадгүй зүгээр жингээсээ илүүдэлж интэй тарган хүмүүс байж болно. Магадгүй гэтэл тэр хүнд үнэхээр өөгний хэмжээ нь хэд байгаа юм. Тэрийг бол ёстой өрх төрхийнхээ хэмжид очиод нөгөө биеийн жингийн индексээ үзүүлээд өндрөө үзүүлээд биеийн жингийнхээ индексийг бодуулаад авчдаг. Одоо ерөөсөө биеийн жингийн индексээ мэддэггүй хүн бараг байхгүй байх манай Монголд тий. Тэгээд юугаар илэрх вэ гэхээр одоо нөгөө таралтынхаа зэрэг тий таралтын зэрэг гэж юм байна шүү дээ. Одоо энэ хүн илүүдэл жинтэй юм уу? Эсвэл турaalтай юм уу? Эсвэл хэвийн жинтэй юм уу? Илүүдэл жинтэй юм уу? Эсвэл таралтын 1 2 дугаар зэрэгтэй юм уу? Ингээд таралтын зэрэг рүү ороод ирэхээр эрсдэл бас нөгөө эрслүүч чинь нэмэгдээд эхэлчихдэг юм агтаж эрслүүч ингээд бий болоо явчихна. Тэгэхээр нөгөө бид нар яг суур тэр ойлголт нь л бидний тэр нөгөө таргалуулдаг хүнс хэрэглэхгүй байх тий зөв зохистой одоо давсны хэрэглээгээч гэсэн одоо зохистой хэмжээнд одоо авч явах өдөр тутам бид нар 5 грамм давс үнэхээр хоол хүнсээр авч байна. Тэрнээс илүү л авч байгаа. Тий тэгэхээр одоо нөгөө далд давсны хэмжээ байна, далд сахарын хэмжээ байна тий одоо нөгөө залуучуудаа дурлаад байдаг янз бүрийн кола, хийж өссөн ундаа тэр эдэр маш их сахар хэмжээ агуулсан байдаг. Нөгөө идэд дуртай чипс байна. Бүгд одоо маш их одоо давсны хэрэглээ өндөртэй. Тэгэхээр тэр ямар ч гэсэн идэх хоолоо бид нар ямар ч гэсэн тэр дэлгүүр хошооноос худалдаж авахтай хүртэл шошгоны одоо уншилтыг хүртэлцэн уншиж авах хэрэгтэй. Цаг нэвтрүүлгийнхаа төгсгөл бас үзэгчтэй хандаж хэлэх зүйл үлдсэн тань хэлээч гэж хүсэж байна. За хамгийн өнөөдрийн нөгөө энэ гашгандаас бас байсан баг миний яриад байдаг өдөр тутмынхаа одоо амьдралын хэм маягийг маш одоо зөв одоо болох. Тэр хүмүүс амьдралын хэм маяг гэж юу яриад байгаа юм гэхээр өдөр тутмын таны өглөөнөөс ороо авах таны одоо гэр бүлд өр хүүхдүүдийн одоо хоолтоос ихсүүлээд тэр дунд явж байгаа одоо биеийн хөдөлгөөн дасгал одоо гэр бүлээрээ одоо тэгээ эрүүл мэндийг дэмжсэн агаар салхинд гардаг ч юм уу гэрийн эзэгтэй бүгдээрээ одоо тэр эрүүл зөв хоолтыг дэмжсэн хоол ундыг одоо гэртээ хийдэг. Ер нь гэрийн хоол шиг одоо сайхан хоол байдаггүй. Гадуур хоол яг хүмүүс бол одоо гадуур хооллохыг хичээдэг боловч тэр гэрийн хоолт гэдэг юм би бол сэргээмэр байдаг. Яг тэгвэл гэрийн эзэгтэй ч хүүхдүүд ч гэсэн дэлгүүр хошоо ороо явахдаа яг хүнсээ зөв сонгож сурдаг. Түүгээрээ хийсэн зөв сонгосон хүнсээр зөв л одоо хоол үйлдвэрлэгддэг. Тийм учраас ерөөсөө өдөр тутмынхаа амьдралын хэм маяг буюу одоо өглөөнөөс ороо хүртэх амьдралтай одоо зөв зохистой одоо байгаасаа л гэдгийг хэлмээр байна. Баярлалаа танд. Доктор нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгчдэнтэй баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр хэрэг уулзлаа. Түр баяртай. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийг дэмжих сан. Улсын 3 дугаар төв эмнэлэг үзүүлж байна. Дэлхийн бусад орнуудад харуулт 100 мянган хүн амд 100-аас 300 тохиолдол байгаа бол харин манай Монгол улсад 100 мянган хүн амд 290 тохиолдол байгаа нь тархины харуултын дэлхийн дундаж үзүүлэлтээс хамгийн дээд түвшинд байгаа юм байна. Тархины харуулттай өвчтний 3/1 нас барж харин тэн хагасаас илүү хувь нь хөдөлмөрийн чадвараа алдаж харин 4/1-ээс доошгүй хувь бие даасан байдлаа эргэн сэргээж чадчих байна. Энэ бол аюулын харанга юм. Гэхдээ та бид харуултаас өөрсдөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна. Таны хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Мэдээж гэр бүл. Миний хувьд гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Мэдээж гэр бүл. Мэдээж манай гэр бүл. Тэгвэл та хайртай хүмүүсээ тархины харуултаас хэрхэн сэргийлэхийг мэдгүй. Тархины харуултаас сэргийлэхэд өөрчилж болохгүй нас, хүйс, удамшил зэрэг хүчин зүйлс байдаг ч өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлсүүд байдаг. Артерийн даралт ихс хөвчин. Энэ нь артерийн даралтаа тогтмол үзэж шалгаж байх. Мөн даралт бууруулах хэмээн байн гууж хэвших ёстой. Бас дээрэс нь тамхи хаях. Илүүдэлжин хөдөлгөөний хомсдлоос өөрийгөө сэргийлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хоолтыг хэвшүүлээ. Чихрийн шижингээ хянах. Зүрхний хэм алдах, зүрхний эмчийн хяналтанд эмчлүүлэх. Цусны өөх төсийг хянаж хэвийн хэмжээнд байлгах. Арх согтууруулах удааг хэрэглэхгүй байх. Эдгээр зүйлсийг мөрдөхөд бид тархины харуултаас сэргийлж чадна.